За нэгдүгээр хоол унааны хөнгөлөлтөнд шимтгэл ногдуулахгүй байх. За энэ өөрчлөлт орсон даруйд төсвийн нөлөөлөл нь 891 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал ирэх нэ. Хоёрдугаар ажил олгогчийн шимтгэл төлөх цалин үлсний хэмжээнд дээд хязгаар тогтоовол даруйд 175 тэрбум төгрөгөөр төсвийн хувь дээр асах ачаалал ирнэ гэсэн үг. За 3 дугаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа гэрээд ажилтгчдын шимтгэлийг чөлөөлөхөд 127 тэрбум төгрөгийн сөрөг ачаалал төсвөөр ирэх нэ. За ингээд нийтдээ 1,80 197 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн орлого буурна гэсэн үг. За ингэсэн тохиолдолд нийгмийн даатгалын сангийн зарлагын маань ингээд 20% ингээд бууруулах шаардлагатай эсвэл ийм хэмжээгээр санд төсвөөс татаас олгох буюу татвар төлөгчдийн нуруунд дээр энэ ачаалал ирэх ийм эрсдэл үүсгэр байна. Тиймээс энэ хуулийн төслийг дараах үндэслэлүүдээр дэмжих боломжгүй байна. За мөн засгийн газар дээрээс ч мөн саналаа хөргүүлсэн байна. За нэгдүгээрт нийгмийн даатгалын сан ажил олгогч, даатгуулагч төрөөс төлсөн шимтгэлээс бүрдэж буцаад зардал гаргадаг ийм сан. Жилдээ жилийн эцээр тэг үлдэгдэлтэй гардаг ийм сан. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бууруулж байгаа нөхцөлд нөгөө талд улсын төсвөөс татаас нэмэгдэх сөрөг үр дагавар үүснэ. Тиймээс улсын төсөвт ирэх ачааллыг дахин тооцоолж энийг нийлүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт орлогоо бууруулад зардал нь өсөд байвал нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын тэнцвэртэй байдал алдагдана. Нөгөө 20 гаруй жил явж ирж байгаа энэ чөтгөрийн тойргоос бид нар улам гарч чадахгүй улмал энэ маань гүнзгийрэх нэ. Нийгмийн даатгалын тогтолцооны шинжил улам асарна гэсэн үг. За тооцоотой судалгаатай зардлаа яах вэ гэдгээ хэдүүлээ бодох хэрэгтэй байна. Тийм учраас энэ нийгмийн даатгалын сангийн зардлын нэмэгдээд ингээд алдагдал нь улам өсөх юм бол 3 ийм сөрөг арга хэмжээ авахаас аргагүй болно. Эсвэл нэгдүгээрт ажилтны шимтгэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Эсвэл тэтгэврийн хэмжээг бууруулах шаардлагатай болно. Тэтгэврийн хэмжээг нэг тэтгэврийн авагч төр 20 хүртэл хуваар бууруулах шаардлага үүснэ. Эсвэл төсвөөс өгж байгаа татаас нэмэгдэнэ. Энэ татаас дотор төр өөрөө өгөх мөнгө байхгүй, татвар төлөгчдийн мөнгөөр л эргээд төлөгдөнө гэсэн үг. Нэг талаар татвар төлөгчдийн ачааллыг бууруулад нөгөө талаар нэмжээнэ л гэсэн үг. Иймэрхүү хүнд нөхцлүүд үүсгэр байна. За тийм учраас удахгүй татварын багц хуулийн шинжилттэй хамтдаа нийгмийн даатгалын багц хуулийн шинжил засгийн газраас өргөн баригдана. Тийм учраас улсын их хурлын гишүүн Төвшин нарын өргөн барьж байгаа энэ хуулийн өөрчлөлтийг засгийн газраас өргөн барих багц хуулийн өөрчлөлтөд нэгтгэхэд улсын их хурлын засгийн газраас хамт улсын ажлын хэсэг гаргаад энийг аль нэг тал руу шингээгээд ингээд өргөн барихтаа цуг өргөн барья гэсэн ийм санал ийм шийдэлтэй байгааг хүлээж авна уу?